саяхаа бичлэгийг бүгдээрээ миний энэ зуны төлөвлөгөөний талаар ярилцъя. Тэгээд энэ зун би Европ руу явахаар төлөвлөсөн. Өмнө нь миний сториг үзчихсэн бол манай Итали найз Паула намайг асрамжийн газар байхад бид хоёроо танилцчихсан. Тэгээд Италид 50 насны төрсөн өдрийг их онцгой авч үздэг юм байна. Тэгэд манай найз 50 насныхаа төрсөн өдрийг бүх ингээд ойр дотны хүмүүсээ ураад ийм гоё газар тэмдэглэж байгаа. Тэгээд намайг урьсан. Тэгээд бид хоёр яг 2 сард болохоор Японд уулзалтсан байхгүй юу? Одоо баг 20 жилийн дараа намайг хүүхэд ахад байсан ихч. Би яг тэр насн дээр нь очоод манай найз болохоор энэ жил 50 хүрч байгаа. Тэгээд анх надад тэгээд чи Италид ирээ гэд хэлсэн байхгүй юу? Тэгтэн би Итали явах юм уу гэд ингээд анх бодсон. Тэгсэн чинь манай найз чи 2 сар аял гэд. Тэгэхээр нь юу Европоор юу 2 сар аялах гэд. Би яг 14 хоног бол явж чадах байхаа юу 2 сар гэд. Тэгээд анх төлөвлөгөөгөө гаргаад тэгсэн чинь ерөөсөө Японоос одоо Итали юм уу Европ хүртэл бол нэг онгоцны билет нь $1000 хамгийн энгийн хямдхан байдгийн байна. Тэгээд эрт захиалах юм бол яг 800 700 эднэрээр олж болно. Гэхдээ ерөнхийдөө бол үнэтэй байдгийн байна. Тэгээ манай нөхөр чи нэгэнт явсных бас өөр газар үзье гэд. Тэгээд би хамгийн их мөрөөдөл болсон одоо Парис үзэхээр болоод тэгээд төлөвлөгөө гаргаа явж ирсэн. Тэгсэн чинь ерөөсөө 2-7 хоногт багтахгүй болж тараад. Тэгээ нөгөө төлөвлөгөө маань сар болоод. Тэгээ сар болоод явсан чинь би бүр дахиад Италид жоохон баймар санагдаад. Тэгээд 5-7 хоног болгосон юм. 5-7 хоног гэдэг чинь сар гарна гэсэн. Тэгсэн чинь визэнд ороход аяллаа даатгал хэрэгтэй болоод тэгээ аяллаа даатгал хийлгэх гэсэн чинь 5-7 хоног чинь шууд 2 сар хийгддэг юм байна. Тэгээд угаасаа 1 сард багтахгүй юм чинь 5-7 хоногоороо явна гэж төлөвлөөд тэгээд 2 сарын даатгалын мөнгө 2 сарын одоо нэг Европын галт тэрэгний пасс авсан байхгүй би 2 сарын. Тэгээд ерөөсөө тэгэж нэг мөнгө үрсэн юм чинь нэгэнт чи аяллаа 2 сар болгочих гэд манай нөхөр. Би 2 сар аялахаар болсон. Тэг өнөөдөр визэндээ орсон. Би нэг ажил хийхгүй байгаа болохоор визэнд ороход аягүй жоохон хүндрэлтэй байсан. Бас нэг миний оршин суух үнэмлэх асуудалтай. За яагаад асуудалтай байсан бэ гэхээр оршин суух үнэмлэх маань 9 сард дуусна. Тэгээ би 7 сард Италид очино. Тэгээд буцаж явах маань 7 сард байсан байхгүй. Би одоо бүр 8 сар руу солилцсон. Тэгээд буцаж явах өдөр нь одоо тэр нэг Европын орноос гарснаас хойш 3 сарын одоо Японы хүчинтэй визтэй байх хэрэгтэй гэд. Тэгсэн чинь минийх 9 сард дуусах. Би 8 сард Европоос явах гэж идэг. Тэгээ сарын хугацаанд гэд минийх угаасаа татгалзах байсан. Тэгэн гут нь би ажлын албан дээр очиод би ингээ визэнд орох гэж байгаа маа, аялын визэнд орох гэж байгаа ингээ оршин суух үнэлэх юм сунгаад өгөөч гэсэн чинь мэдээж дургуутсан. Юу яриад 3 сарын өмнөөс болно чи бүр 6 сарын өмнө ингээд мэдүүлэх чи болохгүй гэд. Тэгээд би ингээд явах хэвээр маа найзтайгаа уулзах гэж байгаа ингээд би өөрөө эрүүл мэндийн шалтгаантай эмчилгээний энтерт байсан гэдгсэн чинь за тэгвэл чи өргөдөл бич гэд. Тэгээ англиар өргөдөл бичээд тэгсэн чинь миний материалуудыг ингээ үзээд тэгээ яг чинийхээ хүлээж авъя гэд аваад тэгээд тэр бас ингээд 3-7 хоног надад хариу ирдгүү. Тэгээ би чинь санаа зовоод яасан юм болоо татгалцсан юм болов уу гэд айцсан. Тэгээ 3-7 хоногийн дараа ирсэн чинь надад 3 жилийн би оршин суух зөвшөөрөл. Тэгээд тэрийг аваад Италийн элчин рүү цаг авах хэрэгтэй байдаг. Тэгээд манай аймаг болохоор Осакагийн Италийн элчинд харьяалагддаг юм лээ. Тэгээд өөрийнхөө оршин сууж байгаа Японы аль хэсэгт байгаагаас шалтгаалаад Токиогийн нэг эмбаси орох уу, Осакагийн элчин сайд орох уу гэдгээ шийдэх юм лээ. Осакагийн элчин болохоор яг маш ингээд бачиг аримтыг ингээд сайн шалгах тийм лээ. Тэгээ хамгийн гол чухал юм ерөөсөө санхүүгийн баталгаа. Европ бол маш хүнтэй. Тэгээд чи очиод яг яаж байх юм, хэн чамайг спонсор хийх юм гээд. Тэгээ яг угаасаа өөрийнхөө дансыг үзүүлж байгаа. Тэгээд нөхөр маань спонсор болно гээд. Тэгээ манай нөхөр угаасаа Японд аягүй олон жил амьдарч байгаа Япон иргэн учраас намайг спонсор хийхэд ямар ч асуудалгүй. За тэгээд гол зүйл нь болохоор
аяллаа төлөвлөгөөгөө гаргах гэж би сүүлийн бараг 3-7 хоног унтаагүй заяа шөнө алхах нөгөө аяллаа төлөвлөгөөгөө за өнөөдөр юу хийх вэ гэдээ бүр амар их юм хийсэн. За бүр амар ажил болоход тэгсэн чинь миний тэрийг үзэнгуутаа өнөөдөр бид нар чамайг ийм их юм хий гэж хэлээгүй штэ. Хэрэггүй юм хийсэн байна. Гэтэ цаг их орсон бахаа. Бүр Италиад бүр амар дончтой, ганган тэгээд юм амар царайлаг юм залуу байсан. Би эмэгтэй хүн байх болов гэд мэйлийн санаас тэгэж бодчихсон байхгүй. Тэгсэн чинь амар гоё залуу байсан. Тэрс нь амар хатуу юм асуугаад нэг юм болохгүй л би ингэж өглөөж авахгүй, цаг байхгүй. Би одоо ингэхгүй, тэхгүй гэл бүр амар маягтай. Тэгээд би бүр ингээд сандраад хөлсмөс гоож аваад баг ингээд бүр бүндгэнсэн. Тэгээ ямар ч байсан бичиг баримтаа өнөөдөр өгсөн. Тэгээд виз гарах үгүйг одоо тэр хүмүүс шийдэх байх. Тэгээ 2-7 хоногийн дараа миний паспортыг буцаагаад гэрээ хаягаар явуулна гэсэн. Өөрөө очиж ирж авах шаардлагагүй айгуу гоё. Тэгээд би болохоор хамгийн хямдхан буудлуудад буухчаа. Буудал биш, хостел. Тэг гест хаус гэж явдаг байхгүй юу. Энэ болохоор одоо нэг өрөөндөө ийм давхар одоо орнуудтай тэгээд 8 хүн, зарим нь бүр 12, зарим нь бүр 36 хүртэл хүн ингээ байрладаг. Тэгээд 0 болон нөгөө нэг шавар одоо усанд ордог газрууд нь бүгд нийтэх. Тэгээд living kitchen бүгдээрээ нийтэх. Тэгээ галтгоогоо бусдадтай хуваана. Нэг өрөөнд одоо танихгүй эрэгтэй эмэгтэй холилдсон одоо 8 хүнтэй хамт ингээд унтна. Тэгээд энэ бол ерөөсөө асуудал биш. Би яагаад гэх юм бол би өмнө нь өөрөө Монгол guest house ажиллаж байсан байхгүй юу. Тэгээ би тэнд одоо ирдэг жуулчдтайгаа ингээл хоноол ажиллаад тэгээл нөгөө нэг юу мөгийн орморын ингээл бэлдээл ерөөсөө тийм ажил хийж исэн учраас надад ерөөсөө асуудал байхгүй. Одоо нөгөө нэг ингээд олон хүнтэй нэг өрөөнд байх энэ төр бол ерөөсөө асуудал байхгүй. Харин ч ингээд хүмүүс хоорондоо танилцаад найзууд болоод тийм ингээд монголоор хамт аялдаг хүмүүс байдаг байхгүй. Гэхдээ би ганцаараа аялж байгаагийн гол учир утга нь энэ бол миний багын мөрөөдөл байсан. Олон жилийн мөрөөдөл. Тэгэхээр нэг хүн амьтантай танилцах гэхгүй л дээ би бол ганцаараа бүр ингээд багаасаа ингээд байгаа сурцсан бүр ганцаараа аялах надад айгуу гоё яадаг. Өнөөдөр ч гэсэн би ингээд ковид ганцаараа ирсэн сууж байна. Өчигдөр Осакагаар ингээд ганцаараа явсан. Би ганцаараа хоолнд ордог, ганцаараа ингээд бүх юм хийдэг байхгүй. Бүр амар enjoy хийдэг өөртөөгөө. Би энэ чадвар маань бүр багын байсан юм уу. Гэтэ хүмүүстэй байхаас дуртай. Би хүмүүстэй гоё үзэл бодлоо хуваалцах, хүмүүсийг сонсох, хүмүүсийн одоо нөгөө нэг байгаа байдлыг бас харах дуртай. Би олонтойгоо байх дуртай, ганцаараа байх дуртай. Тийм төрлийн хүн гэдгээ одоо сүүлийн жилүүдэд маш их ойлгоод байгаа. За энэ яах вэ? Тэгээд Европ руу явчаад тэгээд буцаж Японд ирэхээс өмнө би хятадаар дамжиж байгаа, дамжин нислэгээ. Ягаад гэвэл нэгдүгээр билет нь хамгийн хямдхан байгаа. За тэгээ хоёрдугаарт болохоор би хятадаар одоо Бээжин эднэрээр нэг 2-3 хоног аялж чаад шууд тэндээсээ Монгол явах төлөвлөгөөтэй байгаа. Эний виз гараасаа гэж би үнэхээр хүсэж байна. Тэгээд нэг зүйлийг ингээд ойлгосон нь 2021 оны нөгөө нэг Олимп болсон шүү дээ Токиод. Тэгээд дараагийнх нь Парист болно гэд зарлж байсан байхгүй юу. Тэгээ би зурагтаар харчаад төхөртөө тэгжсэн. Би Олимпиад заавал Парис явна гэв. Тэгсэн чинь тэр үед яг ковидын дараахан манай нөхөрийн ажил айгүй муу. Тэгээ би бас цалин багтай. Тэгээ манай нөхөр тэр үед уурлаад чи дандаа ингээ мөнгө өрөх юм ярьж ах юм. Ерөөсөө байгаа юм ингээд хатгалж чаддгүй дандаа үрж идэг. Юм Парис явах чи өөрийнхөө цалин хар энэ төр гээд. Тэгээ би тэр үед амар ингээд сэтгэлд юм ороод манай нөхөр болохоор айгүй тийм бодтой хүн байхгүй юу. Хүн одоо юу гэдгийг хүнчлийнхаа гэхээр хөлөөж их хэрэгтэй гэж боддог. Гэтэл би ингээд амар тэрүүн одоо ингээд бүр амар хүсэл мөрөөдөлтэй би ингэн би тэгнэ гэл байнга ингээд ярьж явдаг хүн заяа. Багасаа тийм байсан. Би ингээд юу ч байхгүй мөртлөө би баян болно. Би ингээд дэлхийгээр аялал ментэр гэл амар том юм ярьдаг тийм хүн байхгүй юу. Өөдрөг. Тэгээд яг хийсэр үзэлтэй ингээд үрэлгэн ментэр гээд яг муу талууд байна л та. Гэтэ одоо юу гэдгийг хэцүү ингээд амьдралаас гарч ирэхэд энэ одоо чанар минь надад тусалсан байхгүй. Тэгээгүй байсан бол би өдийд одоо тэр нөгөө нэг хэцүү амьдралтаа тэр намайг балчигтаа тэгээд шигдээд өөртөө одоо гомдоод тэгээд төр цэсэг ингэсэнгүү гээл сууж ах хүмүүсийн нэг болох байсан байх гэж би өөрийгөө боддог байхгүй. Тэгээ миний хамгийн гол авааштай чанар бол би айгүй өөдрөг хүн. Тэгэл юу ч болоогүй байсан бол би заавал Парис явна, би заавал Итали явна гэл 10 жилийн өмнө ч ярьж идэг байсан. Би бүр Америк явна гэж ярьсаар байгаа л гээл явсан. Одоо би надад Америк 10 жилийн виз өгдөг. Тэгээд
мэдгүй ингээд юм ингээд цаг нь болохоор ингээд угаасаа болдго юм байна. Би ингээд 10 жилийн өмнө Европ руу явсан бол нэгдүгээрт ямар ч мөнгө авахгүй, ямар ч ажил хийж үзээгүй. Тэгээ дээрэс нь Японд ингээд ирээд ажил хийгээд жоохон ч гэсэн ингээд мөнгө хадгалаад тэгээ одоо өөрийнхөө мөнгөөр ингээд Европ явна гэх нь надад амар гоё байгаа байхгүй юу. Тэгээгүй ингээд юм үзээгүй байсан бол би Европт очиод айгүй хэцүү байхсан байх гэж одоо боддгийн. Тэгээд одоо яг ингээд 30 гарцсан амир зэвүүн насан дээр ирсэн. Тэгээд бас жоохон юм үзээд харцсан. Тэгээд Европ явах гэж байгаа болохоор би ерөөсөө өөртөө амар ихтгэлтэй байна. Би очиод зүгээр ганцаараа алаад өгнө л гэж бодож байна. Гэхдээ угаасаа хэцүү зүйл гарах байх. Миний бол миний нөгөө нэг 18 насны bucket list буюу хүслийн жагсаалтанд байсан зүйлс өнгөрсөн жилийн 12 сарын 31-нд хүслийн жагсаалтаа бичиж байхдаа Европоор суулаа аялал хийх гэж бичижсэн байхгүй. Тэгээд энэ бол угаасаа би биелэн гэж бодож байна энэ жил. Тэгээд угаасаа биелсэн байгаасаа гэж айгүй их хүсэж байна. Би гоё Парис, Итали маш олон газраар явна. Би бүр ингээд утсан дээр ингээд юу хийцэн за төлөвлөгөө гаргацсан хаашаа хонох уу, тэнд очиод юу хийх үү гэдгээ бүр ингээд шүнжээ сууж хийсэн заяа. Тэгээд брэм сэтгэл хангалуун байна. Ямар ч байсан тэгээд жижигхэн влогуудаараа уулзцаана. Би эмэгтэйчүүдтэй том мөрөөдөрөө яад гин одоо ингээд хэцүү байгаа ч гэсэнтэй одоо ерөөсөө ингээд амьдрал хэцүү ингээд гэрэл харагдахгүй байсан ч гэсэн 10 жилийн дараа өөр болтё шүү. 5 жилийн дараа өөр болтё шүү. Хүний амьдрал солигддог шүү. Битээ итгэл найдвараа алдаарай. Хүмүүс юу гэсэн ч хамаагүй хоосон мөрөөддөг энтер гэсэн ч хамаагүй өөрийгөө битгий алдаарай. Өөрийгөө битгий алдаарай, мөрөөдлөө битгий алдаарай. Тэгээ боломж үргэлж ирдэг. Тэгээ тархины блокоо гаргах хэрэгтэй. Би ядуу, би мөнгөгүй гэд байх тусам хүн тийм л байдаг. Тэгээд би чадна, би явна, би ингэн, би баян болно, би заавал өөрөө ингэн гэд дандаа ингэж өөрлөгөө сайн кодуудыг ингэж тархиндаа суулгаад өөрийнхөө хүчинд итгэж байгаарэ гэж одоо уриалж байна. Би нэг айхтар тийм мундаг энтер хүн биш. Гэхдээ би манифест бол маш сайн хийдэг хүн, мөрөөдлийн самбар хийдэг, хүслийн жагсаалтаа бичдэг. За энийг бол бүр ингэж 10 эдтэй жоохон охин байхасаа эхлээд би хэрэгжүүлдэг гэсэн байхгүй юу. За шингээний визэнд орсон. Тэгээд тэр влога одоо өргөжлүүлээ юу болсон гэхээр би тэгээд виза өгснийхаа дараа ковид-1 хоноод тэгээд гэртээ харж ирсэн. Тэгээд гэртээ хараад ирсэн чинь манай нөхөр чамд захиа ирсэн гээд тэгээд ирсэн чинь миний паспорт идэв. Надаас төрүүлээд ирсэн. Тэг би гайхаад яана яг виз дарагдаагүй зач гэж бодоод айгаад тэгээд задлаад үзсэн чинь надаа яг 2 сараар виз дарсан байсан. Тэг яг миний нэг онгоцны билетний өдрөөр яг орох өдөр, гарах өдрөөр яг дарсан байлээ. Тэгэхээр шингээний визэнд орж байгаа хүмүүс болохоор тэр өдрүүдээ сайн тооцоол эхлээд ингээд авчи дараа нь сонгоё гэсэн юм байдгүй юм билээ. Тэгэхээр яг өөрийнхөө явах өдрүүдийг яг жин там болгоод игээл орох хэрэгтэй байлээ. Тэгээд айгүй гоё ингээд анх удаа шингээний виз авч үзчихээ. Айгүй баярлсан. Тэгээд яг намайг өгсөн өдөр л шууд нь хийсэн юм шиг байлээ. Тэгээд надаас төрүүлээд манад гэрт ирсэн. Тэгээд манай нөхөр задлаад үтцсэн байсан. Тэгээд надад хэлчихсэн нөгөө сюрприз болохыг гээд нууцсан. Тэгээд ирсэн чинь шууд өгөөд тэгээд би бүр айгаад угаасаа татгалцсан гэж бодсон. Яагаад гэвэл тийм хурдан хариу гарахгүй 2-7 хоног гэж надад хүн хэлсэн болохоор. Тэгээ ямар ч байсан одоо бүх юмаа бэлдээд тэгээд цүнх энтрээ авцсан байгаа. Тэгээд дараагийн бичлэгнээс аялалтаа юу авч явж байгааг үзүүлсэн тийм бичлэг орох болно. Өнөөдөр бас би нэг том ажил бүтээсэн сууж байна. Тэгээд би давраад яасан бэ гэхээр Японд руу буцах үедээ угаасаа манай хот руу ирэхийн тулд Солонгосоор дамждаг байхгүй юу? Тэгээд Солонгосоор дамжиж байгаа юм чинь Солонгос хоол бас идмээр санагдаад, саунд ормоор санагдаад, найзуудтайгаа гол нь уулзмаар санагдаад. Тэгээд Нагояхтайхаа Солонгосын элчинд виз мэдүүлээд гэсэн чинь бас асуудал гараад ямар асуудал вэ гэхээр би ч 5 сард виза мэдүүлж байгаа байхгүй юу? Тэгээд Солонгос руу орох хугацаа маань 9 сард. Тэгэхээр виз авснаас хойш 3 сарын дотор орлоо болохгүй. Минийх тэгэхээр бүр хоногийн хитэрчээд тэгээд за одоо яах вэ гэж бодоодсэн чинь мультвиз авъя гэж гисэн чинь мультвиз чинь нөгөө өмнө Солонгос руу орж исэн ийм
паспортын дээрээ виз даруулж ирсэн ч юм уу эсвэл өмнө нь виз авч ирсэн болно гэд би өмнө нь Японы визээр нэг Солонгос руу орж ирсэн байхгүй юу. Тэгээ би ерөөсөө амьдралдаа Солонгосын визэнд орж үзээгүй юм. Тэгэхээр надад мэлтггүй гэд тэгээд би нөгөө интернетээр уншсан байсан double entry гээд 2 удаа орох хэрэгтэй тийм виз бас байдаг юм шүү дээ Солонгосын аяллаа. Тэгээ тэр нь яадаг вэ гэхээр 6 сарын хугацаанд Солонгос руу 2 удаа нэвтрэх хэрэгтэй. Гэхдээ нэг нэвтрэхдээ 30 хоног хүртэл. Тэгэхээр яг 6 сарын хугацаанд 2 удаа орохдоо дээдл нь нэг орохдоо 30 гэхээр 2 орохоор чинь 60 хоног болох юм байлээ. Тэгээд гол нь тэгэж орохын тулд намайг дахиад онгоцны билет болон буудлын захиалга гээд нэхэд тэгэхээр нэстэ тэр өдөр нэгээс онгоцны визээ захиалаад 11 сард явхаар тэгээд дахиад 11 сард буудал захиалаад 9 сар 11 сард 2 удаа явна гэд визэнд орж байгаа байхгүй юу. Тэгээ ороод өнөөдөр хариугаа авсан чинь гарцсан байна. Тэгээд Солонгосын виз чинь цаас болцсон юм байна шүү дээ. Паспортын дээр юм дарахаар болчих. Тэгээд цаасаа үзүүлээд ороорой, цаасгүй бол оруулахгүй гэд. Тэгээ цаасаа алга болох юм бол Солонгосын элчингийн нэг сайтаар ороод дахиад хэвлүүлээд авч болно гэд сая элчингийн хүн тэгж байна. Бичиг баримтны асуудал дээр надад бүр байнга ингээд асуудал гардаг заяа юу. Би дээр бүр тууштай ингээд тэрийг шийдэх юм бүр амар хоббитой хүн юм шиг байна. Анх ингээд Шенгений визэнд орно гэж байхад амар хэцүү санагдал. Тэгээд нэг аялын компани захирал нэг хятад хүн байдгийн тэгсэн чинь тэр намайг бүр чи ажил төрөл мөрөл байхгүй юм чинь чамд шууд хатгалсан чи барыг явж хадлах гээд байгаа мөч гэж ах шиг. Тэгээ би тэр хүн дээр аяллаа дуусчаад очие гэж бодож байгаа. Тэгээ хиндэ болохоор амар дургу өрөөд намайг өстө юу гэж бодсон ингээд эго мөн хөдлөөд одоо болохоор тэр хүнд айгуу талархаад тэр хүн ингээд миний нөгөө оршин суух үнэлгээний хугацаа чинь дуусч чинь чамд ерөөсөө виз өгөхгүй энэ төр гээд намайг нөгөө айлхаагүй бол би 50 тэгээд бичиг баримтаа сайн бэлдэхгүй айгуу бол юм мадтай орчоод тэгээд 2-3 ажил хийх байсан. Тэгээд тэр их чинь ачаар би оршин суух үнэлгээ цагаас нь өмнө сунгуулад Солонгосын визэнд ороод стаарч гэсэн. Тэгээ одоо тэр ихтэй 9 сард Японд харж ирэхээр гоё амттай юм бариад ч юм уу те очие гэж бодож байгаа баярлалаа гээд. Тэгээд бас тэр их өөрөө аяллаа компанитай юм чинь бас мэдгэлтэй хүмүүст ингээ 2 сараар Шенгений виз өгдөг юм байна гэл те. Тэгээд тиймэрхүү санагдаа өнөөдөр ингээд баяраа тэмдэглээд сууж байна. Тэгээд виза авсны дараа угаасаа уулын төлөвлөгөөгөө өөрчилж болно. Гэхдээ би бүр айгүй олон хоног ингээд шүнжэнгөө сууж хичээж хийсэн болохоор төлөвлөгөөгөө ингээд солимооргүй байгаа. Тэгээд ч нөгөө буудлууд нь одоо нөгөө хугацааны орцсон болохоор тэнгэрийн үнэтэй болцсон байгаа хостел гест хауснууд. Тэгээд одоо бол ерөөсөө 100 бол Европ бол фиг байгаа штэ жуулч. Маш чухал нэг юм хэлхээ мартсан байна. Хэрвээ та Японы виз болон Японоос гадагш байгаа Шенген, Австрали, Америк тэгээд Солонгос гэсэн визүүдийг мэдүүлэхээр сонирхож байгаа бол Японд үйл ажиллагаагаа явуулдаг Future Japan буюу Япон хөтөч гээд төв байгаа. Instagram болон Facebook дээр хаягаар нь холбогдоод визний олон талын мэдээлэл, онгоцны билет, захиалга, буудлын захиалга, тэгээ визний материалаа бүрдүүлэх юмтергээд туслалцаа авч болно шүү. Би тэднийхээр Шенгений визэнд орохдоо онгоцны визээ гаргуулж авсан. Тэгээд маш гоё сэтгэлээсээ зөвлөгөө өгдөг, маш мундаг бүсгүйчүүд байдаг. Найдвартай мундаг хүмүүс учраас би та бүхэнд санал болгож байгаа шүү.